Эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал зүүн аль буусан байгуулагдсны 100 жилийн ой зориулсан мал зүүчдийн түүхэн дурсамж нэвтрүүлэг эхэлж байна. Энэхүү нэвтрүүлэгт маань үеийн мал зүүч нар оролцож байгаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр студид ирсэн зочдоо танилцуулъя. Ахмад мал зүүч Дамдын Сүрэн, Ахмад мал зүүч Данжин, за мөн Прүүдэр Ахмад мал зүүч Цэнт Сүрэн. За Ахмад мал зүүч Эрдэнэ Чимэг мөн дондог нар хүрэлцэн ирсэн байна. За ингээ юуны өмнө та бүхэндээ 100 жилийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. За тэгэхээр Монгол Улсад энэ шинжлэх ухааны үндэслэлтэй мал зүүн аль бүүсэд 100 жил өнгөрчээ. Энэ 100 жилийн хугацаанд та бүхэн энэ мал зүүч гэдэг мэргэжилтэй хэрхэн ажил амьдралаа холбож байсан тухайга эхлээд ярихгүй юу? За миний хувьд 1971 онд өдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникч мэргэжлэр төгссөн хөө. За улсад 36 жил ажилласан. За энэ хугацаанд миний үе өдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагад эрдэм шинжилгээний ажил хийлээ. Сангийн аж ахуйд ажиллалаа. Нэгдлүүдэд ажиллалаа. Мөн эршимсэн мал аж ахуйн салбарт үйлдвэрлэлийн аргаар мах үйлдвэрлэхэд ажиллалаа. Сөв үйлдвэрлэгч ажилласан. За сүүлийн жилд нутгийн өөрөө өдөрдох ёсны байгууллагад ажиллаж ягаад тэтгэвртэй гарлаа. За манай улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал аж ахуйн салбар өсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. За бидний мэргэжил зоотехникчид, мал зүүчид, мал эмнэлгийн 100 жилийн ой тохиож байна. За энэ хугацаанд одоо манай хамгийн гол нь бидний мэргэжил мал зүүчид гэдэг ямар мэргэжил юм бэ гэвэл бидний хувьд бол энэ мал аж ахуйн үйлдвэрлэлийг өдөрдөн зохион байгуулдаг мал аж ахуйн салбарын үндсэндөө менежерүүд, удирдагчид гэсэн үг. Зоотехникчийн шинжлэх ухаан болвол бидний хувьд мал аж ахуйн салбарт тохиолдох бүх л асуудлыг заалгаагүй ийм одоо шинжлэх ухаан байхгүй. Энэ малын одоо наад зах нь алхад бид чинь одоо мал малгааны аргад орчлох одоо малын тэжээлэг, хадлан бэлшээр, за тэгээд газар тариалан, агар техник, мал эмнэлгийн үндэс, хөдөө аж ахуйн механик жуулагч бүх л асуудлыг одоо заалгасан малын эрүүл ахуй, хачаа, хороо ер нь зоотехникчийн мэргэжилд хамаарахгүй хөдөө аж ахуйн салбар гэж байхгүй. Ийм улсууд, ийм мэргэжлүүд ийм байгаа. Тийм учраас одоо бид бүхэн зоотехникч мэргэжлээрээ бахархаж ингэж явдаг ийм улсуудаа. Миний хувьд бол ийм энд орон таймгийнхаа дөрвөн цумаар явж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд насаараа ажилласан ийм хүн байна. Энэ Дамдын Сүрэн битрийн намтардаг бараг адилхан. Тэгэхдээ би шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаагүй. Би нөхрийн тухай нэг юм хэлмээр байдیں۔ Энийг сум нэгдлийн дарга болгосон доктор Дамдын Сүрэн байх хэрэгтэй байхгүй өнөөдөр. Эдийн шигэндээ хийж явсан, хийж явсан хөгшинтэйгээ хоёулаа. Тэгээ манай хөгшин битэр дээд сургууль нэг анги төгссөн, эдний хөгшин хоёр нэг анги төгссөн. Тэгээ энэ баян түмэнд амьдарч байгаа гэдэг чинь маш гоё түүх байдаг байхгүй юу? Тийм байна. Тий. За тэгээд миний хөгшин зуурдаар явцсан. За яг тэгээд тэрийг өргөч юм. Ингээд бид хоёрын зам бараг адилхан. Тэгээ би одоо хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөл энэ баян түмэн сумаас амьдралын гаргаа хэлсэн өвгөн. Тэр суманд бид тэр айл болж хөгшинтэйгөө ингэж одоо явсан улсууд. Би ерөнхий зоо гэдгийг хийж явлаа. Энэ 400-ны механиксэн ферм гэж энэ баян түмэнд байлаа шүү дээ хүмүүс. Тэрэнд би одоо анхных нь одоо захирал маягаар ажиллаж 10 жил тэнд байж ирсэн. Энэ миний дараа энэ нөхөр бас ажилласан. Бидний замл гоё гэд адилхан гэдэг чинь тэр байхгүй. За нэг хоёр гэвэл яг одоо би энэ хөлбөмбөртөн засаг дарга ч юм уу сум нэгдлийн дарга тэр үед нэрлэжсэн да.
тэрийг хийж явлаа. Энэ аймгийн хөдөө аж ахуйн газрын орлогч дарга гэж басны ажил томилогдож байлаа. За энэ баян түмний засаг дарга одоо тэгээд энэ витер чинь энэ хурлын дарга би засаг дарга гэд витер чинь дандаа нэг мөр дагаж явсан хоёр өвгөн. За яг ба тэгээд хүүхдүүд бас нэг бидний дэмжиж ажил амтэр сайхан явж байна өнөөдөр ултар. Тэгээд одоо яг одоо нэг бол нэг тэтгэврийн өгцөл. Тэгтээ би бас тэтгэврт нэг юм хайдаг. Юу гэхэлэр би нэг хэдэн гуц борлуулдаг өвгөн. Мэргэжлийн ажил байхгүй. Ажирги гэдэг нь юу гэдэг нь. Тэгээ одоо энэ баян түмний баруун хойно одоо бас нэг хүүхдүүдтэй элбэж хамжаад одоо энэ мэргэжлийн ажил жоохон явж лээдэг өвгөн. За тэр яах вэ? Тэгээд тэр яах вэ? Бас нэг юм байдгийн. За ингээ одоо яах вэ? Энэ Дорнод аймагт одоо энэ Дамжиран бит хоёроос дээш бас нэг ганц хоёр ахмад зоонор бий. Бодсодыг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Аюу шиг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За ингээд бид нар чинь ингээд нэг л үеийн одоо ийм л улсууд. За тэгээ яах вэ одоо өнөөдөр шинжлэх ухааны мал амьлаг гэж яриад байхад би жоохон дург өрчээд байхгүй. Зоо гэдэг юм байгаа байхгүй. Бид чинь нэг малын хоёр тал зогсдог улсууд. Тийм учраас зориуд тэрийг цохон тэмдэглэнээр байна. Шинжлэх ухааны мал аж ахуй гэдэг юм уу? Сайхан одоо нэрлж одоо бид тэгж л явсан шүү дээ. 90 жилийн ог бид цугл тэмдэглэсэн. 100 жил дээр хоёр тэмдэглэл байх нь хаашаа ч мэдхгүй. Би тэрийг нэг сайн ойлгодгүй. За тэр яг хүүхдүүд ажил тэрийг одоо би нэг дэмий юм шилж яагаад яах. За ингээд та бүхэндээ их баярлалаа. За бид ажлын амжилт та бүхэнд хүсье. Миний хувьд бол 1972 онд Дорнод хөдөө аж ахуйн техникумд өгсөд 90 цав сангийн аж ахуйд очиж өвөр байгалийн нарийн нас тонн дээр ажилласан. 20 гаруй жил ажиллаа. Тэрний дараагаар одоо сангийн аж ахуйн одоо мал эмнэлэг үржлийн тасгийн даргаыг бас хийж гад нийт улсад 38 жил ажиллаж одоо хөдөлмөрийн хөршимээр энэ ах нар манай бурхан зоотехник ах нар энэ буянгаар одоо өдий болтер явж байна. Ягаад ингээд та бүгдээ одоо эрүүлэн алж жаргал бас энэ далмаар нь чулуу хороод сумын малчид болон мал аж ахуйн мэргэжилтэн бүгдэд эрүүлэн алж жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөё. Тэг Монгол улсын одоо үндэсний шахуутшгүй баялаг болсон Эрдэнэт мал сүргийнхаа ашиг шимийг нь өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, мөн эх орны одоо сайхан үйлдвэрүүдийг түүхийн эдээр хангах энэ одоо хүндтэй одоо эрхэм ажлыг бол энэ одоо мал зүйж үржлийн алуу байгуулагдсанаар ингэж одоо хөгжүүлж эхлэх болсон. Энийхээ одоо 100 жилийн хойг бид бахархалтайгаар одоо тэмдэглэж байна. За миний хувьд бол энэ одоо 100 жилийн 50 жилд нь бол одоо энэ мал аж ахуйн салбарт бол ажилласан байгаа. Би 1973 онд Дорнод аймгийн хөдөө аж ахуйн техникумын зоотехникчийн ангийг улаан дипломтой төгсөөд ингээд гадаадын дээд сургуулийн одоо хуваарьуул авч байсан. Ажлын гараагаа бол Хинтээ аймгийн Баян худаг сумын тэмцэл нэгдлийн одоо тусгай улсын тусгай зориулалттай дархан нэхийн үйлдвэрийн түүхийн эдийг бэлддэг. Нарийн наривтар ност цэгээ улдрын хоньны үржлийн фермийн одоо зоог техникчээр ажиллаж бол гараагаа эхэлсэн. Тэнд бол одоо маш одоо тэр үржлийн фермийн ажилч одоо онцгой их хөдөлмөрч хүмүүс байсан. Намартаа бид нар бол одоо нэг тэр одоо 30 мянган хоньтой ферм байсан. Тэдний одоо ангиллалтыг хийдэг. Тэр тусгай зориултыг болохоор маш их өндөр чанартай ангилдыг 1, 2, 3 дугаар анги гэж ингэж одоо хоньныхоо ноосоор нь ангилж ингэж өсгөн өргүүлж өгдөг фермд бол ажиллаж байлаа. За ингэж цаашдаа бол би Монгол улсын малыг одоо эрүүлжүүлэх эдийн засгийн харилцан зөвлөлдөх тусал орны тусламжтайгаар одоо манай Монголын малыг ям бүрслээс сүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүлжүүлэх ийм одоо байгууллагууд бол малын багамчаар бол ажиллаж байсан. За ингээд цаашдаа би бол бас одоо амьдралынхаа одоо ихэнх одоо
ажил хөдөлмөрийнхэн ерөөсөө малаасаа салахгүй байжгаад халахын голын сангийн аж ахуй одоо шинээр зүйл толгойд улсын тусламжаар байгуулагдсан. Халахын голын сангийн аж ахуйд бол 1976 онд бол очиж тэнд одоо мал аж ахуй эрхэлсэн нэгтлэн бодогч сайлын механикчсан ферм гэж 200 үнэний ферм энд одоо ажиллах болсон юм аа. Юуны өмнө Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал үржихийн алба байгуулагдсан 100 жилийн үеийн мал зүйч нартай хүргье. Баярын мэнд хүргье. За би 1982 онд Дорнод аймгийн төвд 10 жилийн сургууль төгсөөд өөрийнхөө одоо бүр хүүхэд 9-10 дугаар ангиасаа эхлээд бүр мал зүйч болон зоотехникч болно гэж мал мэдгүй мөртлөө маш их хүсэж мөрөөдөж одоо өөрийнхөө яг одоо зорьсон мэргэжлээ эзэмсэн хүн байгаа. Ингээд Төдий аж ахуйн дээд сургуульд 1982-оос 88 онуудад суралцаад 1988 онд одоогийн Баян Түмэн сумын сайлын механикчсан фермд мал зүйчээр ирж ажилласан. За тэгээд энэ ферм маань одоо Дорнод аймгийн Чавсан хотын хүн амыг сүүгээр хангах үүрэгтэй даалгаврын ажилтнуудтай өдөр шөнөгөө одоо өдөрт 2-3 удаа үнэгээ саадаг маш их одоо өдөрт одоо 10 тонн сүүг тогтмол нийлүүлж яадаг ийм байгууллага байсан. Тэгээд тэнд одоо миний одоо Ахмад үе өмнө ажиллаж байсан хүмүүс, фермийн эрхлэгчдэр хүмүүсийн одоо сайхан зөвлөгөө тэдний тусламжтайгаар тэнд л одоо энэ мэргэжлийг жинхэнэ одоо эзэмшиж эхэлсэн байгаа юм. Тэгээ одоо анхныхаа одоо ажлын мэдээг энэ хүнд өгчээсэн. Энэ дондогоход тэгээ их сонин тохиолдлогоос одоо өнөөдөр хоёлаа ингээд хамтдаа энэ Ахмад болчихсоо явж байхад одоо их сонин санагдаж байна. За тэгээд ер нь одоо энэ 40 жилийн хугацаанд бол мэргэжлээс баргал салаагүй дээ. Тэгээ энэ мэргэжийнхаа чиглэлээр хамгийн сүүлд одоо төрийн албанд Хэрлэн сумын засаг даргын тамгын газарт одоо мал зүйч, мал аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад одоо гавьяаныхаа амралтанд гарсан. Тэгээд ер нь одоо хүний эзэмсэн мэргэжил гэдэг бол маш гоё одоо хүнийг насаар нь тэжээдэг гэж ярьдаг тийм ээ. Тэгэл одоо үр шимийн сайхан хүртээд явж байна. За энэ 100 жилийн баярын мэндийг нийт Монголын ард түмэн өвийн зоотог мал аж ахуйн мэргэжлүүдэд баярын мэнд хүргэе да. За тэгээд би 1973 онд Өдөөжхөн техникум төгсөж Хөлбөмбөр сумд 1 жил ажиллаад улмаар Дорнод аймгийн Өдөөжхөн удирдах газар сүү зөцгийн тус хариуцсан зоотогч тийм орон тоон дээр ажиллаж ирсэн. Тэрнээс хойш би 20 гаруй жил уг ажлыг хийсэн. Тэгээд зүтгэн тасман дуустал би хийсэндээ тэгээд яг энэ хугацаанд бол ажил үйлдвэрлэл явуулж байхад бол сайхан үе бишгүй таарч байсан, саарч үе таарч л байсан. Гэхдээ манайхан бол үнэхээр Дорнодын ард түмэн гэдэг бол маш ажилсаг, бүтээлч, сэтгэлгээтэй тийм гоё улсууд байсан. За адгийн нацхан энэ сайлын механикчсан ферм 400 үнэний ферм гэхэд 2 байсан. Баян Түмэн сумд 1, Оросын тусламжаар баригдсан. Чой улсын сумд Монгол өөрсдийнхөө хөрөнгөөр манай барилгачид байсан ийм сайлын механикчсан 400 үнэний ферм. Болгон сумд 200 үнэний ферм, сементал үйлдвэр байсан. Энэ Баян Түмэн Хэрлэн хоёрт бол цэвэр үйлдвэрийн талын улаан үнэ саадаг байсан 400 үнэ. Ер нь зогсоолдоо 400 үнэ саах юутай хүчин чадалтай. Тэргүүрээ аймгийн төвийн хөдөлмөрчдөд 3 сая литр сүү нийлүүлдэг байсан. Улмаар зөцгийн дос 10 сумд бэлтгэдэг байсан. Зөцгийн дос үйлдвэрлэлийн ажил. Уг ажлыг бол 1940 оноос анх эхэлсэн байна лээ. 60 оноос хойш нь бол би бүр төөрхөн мэддэг юм. Би 60 оноос хойш 20 гаруй жил ажилласан. Тэгээд яг энэ чинь үйлдвэрлэлийн ажлыг зохион байгуулахад бэрхшээл зөндөө гарна. Тэгээд сайлч зарим үед дутагдана, зарим үед олдохгүй болно. Тэгээд албан гадуураас хүчээр сайлж аваач саалгадаг. Бас л жилдээ 17,000 хүн сайланд хамруулдаг байсан.
Тэгээд түүнээсээ 15 сая литр сүү бэлтгэдэг. 9 сая литр сүүл цэцгийн тосны үйлдвэрлэлд нийлүүлнэ. Түүнээс хүнсний хамгаалалт 3 сая нийлүүлнэ. Тугалын тэжээл аж ахуйн хэрэгцээнд нэг бусдын үгээр эргэлдэг байсан дөө. Тэгээ аймгийн хэмжээгээр бол нэг 1200 гаруй сайлчин 17 мянган хүнийг саадаг байсан юм. Танаас одоо ажлын оюугаар алдагдал аял чанарыг дээшлүүлэхийн тулд байнга хяналт тавьдаг. Миний хийж байгаа ажил бол. Тэгээд бол сүү төсгийн тосны алдагдлыг ажиллах чанарын болвол бүгдийн дээд зэрэг тушаачхын төлөө гол чармаалтай яадаг байсан. Тэгээ бүр дүнтэй ч болж ирсэн. Сүүлдээ 95-аас дээш хувийн чанарын дээд зэрэг тушаадаг байсан. Чанарын аттестачлал энэ бол манайхан бол манай аймаг бол гайгүй байсан. Улсууд бол манай аймаг бас нэг удаа төрүүлж, нэг удаа хоёрт орж, бас нэг гурван орж орох жишээтэй. Ер нь манай аймагт нэг зөрчилтэй юм бол аймаг 54 мянган үнэтэй. 54 мянган үнэний би 17 мянгаыг саадаг байсан. Тэгээ ононгийн сангийн аж ахуй халахлын сангийн аж ахуйд тугал махлуулах нэрээр анангийн сангийн аж ахуйд 11 мянган өхөр зөвхөн үнэ. Алхалд 17 мянган үнэ сайлнас чөлөөлөгдөх 10-аас дээш хувийн саахгүй гэсэн тийм юутай тогтоолтой байсан учраас бид нөгөө 54 мянган үнэний чинь юуг биелүүлэхийн тулд жоохон ядардаг хүч өрөхгүй зарим бирэнд бол байсан. Тэрийг сүүдэд төр засаг ойлгосон. Тэгээд бол ойлголцсон 54 мянган үнэний имийг би 17 мянган үнэгээр биелүүлэхэд бол зарим үед хүндрэлтэй байсан л да. Ийм л байна. Тэгээд энэ дотроос бол хөдөлмөрөөр бол сайн усуд бол олон аргаар байсан. Одоо зарим нь гавьяат болцсон, цаачид гэдэл 10 гаруй гавьяат байна. Одоо гээл хөдөлмөрийн баатар болоогүй. Бусд нь бол улс аймгийн авраг их хурлын депутат энэ байсан хүн бол зөндөө олон аргаар бий. Эдний ажлыг зөв дүгнэх нь миний үүрэг байсан. Тийм учраас зөв дүгнж, зөв шармал чи сайн ажиллаж гэн, чи энэ дээр алдаж гэн гэдгийг тодорхойлтыг бол элен далангүй яадаг байсан, өгдөг байсан да. Тэгээ яг тэгээд хамт олонний хүч гэдэг чинь олонгүй далай шиг юм болох дээр яг тэгээд сайхан биелж ийсэн. Ийм л байна. За баярлалаа. Тэгэхээр түрүүн одоо та бүхний ярианд дурдж байна энэ зоо техникч гэдэг мэрэгжил бол мал аж ахуйн салбар бараг бүхэлдээ энэ зоо техникч хариуцдаг юм аа гэд хэлжлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо сүү цагаан эдээ, арьс шир, ноос ноолуур, одоо түүхэд, мах сүү гэх бүхэл зүйлийг одоо хариуцах нь. Гэхдээ энэ бүхнийг одоо хариуцаж ажиллаж байх үедээ ямар одоо чиглэл рүү илүү түлхүү ажиллаж байв? Аль нэгэн чиглэлийг бас барьж түлхүү ажиллаж байсан баг тийм ээ. Тэгээ та бүхний ажиллаж явах үед одоо онцлог хийгдэж байсан хамгийн том ажлаасаа дурдвал. За би мал зүйчээрээ ерөнхийдөө нэг 3 байгууллагад ажилласан байдгийг. За эхнийх нь Баян Түмэн сумын сайлын механикцсан ферм байгаа. За дараагийнх нь Дэлхийн зүүн олон улсын байгууллагад байсан. Дараагийнх нь одоо энэ Хэрхэн сумын дараагийн тамгын газарт ажиллаж байлаа. За Баян Түмэн сумын тухайд 1974 онд анх Зөвлөлт холбоот улсын тусламжаар баригдсан одоо өхөрн хүртэл одоо Орос улсаас вагоноор ачигдж ирж байсан. Тэнд ажиллах малчт нь өөртөө удирдлагуудаа явж малаа ачиж ирж байсан юм төвхтэй байдаг. Тэгээд би фермд ажиллахдаа бол одоо баг хүмүүс үл нэг үнэмшихээргүй. Тухайн үед энэ ферм чинь маш гоё өндөр хэмжээний одоо ариун зэвийг дээд зэрэгээр сагтаг тийм ээ юуны эрүүл ахуйг маш сайн барьж ажилтдаг 20 цэг маш өндөр хэмжээнд ингэж ажилтдаг байсан. Тэгээ одоо би ийм тим байнч гэж бодоагүй дөнгөж сургуулаа төгсөөд фермдээ ирсэн чинь маш гоё хамт олон маш гоё одоо ажлын байр өгцөн. Ингэж боддоо цав цагаан халааттай. Тэгээ хумсных нь ярийг үздэг гээд одоо бодоход бүр инээ төрмөр малчтын хумсны ярийг үзнэ гэхээр юу тэд нар чинь үнээс аажгаа саалчиж штэ бас хэцүү штэ хэрэггүй байх гэхэд нөгөөдөл чи хөвгээ зөөж юм тийм ээ. Тэгээд ингэж чинь тэгээд нөгөө дэлэнгийн угааж
Яа дандаа дэлэнгийн угааж нөгөө саалтураа хийдэг. Тэгэхэд хувинтай усыг нь ойр ойрхон солиулна, маш гоё цагаан альчуураар альчуулна гэж тийм одоо ариун нандин байлаа штэ. Социализм өнөөдөр хэдийгээр зах зээл хөгжөөд их гоё те одоо өндөр хэмжээний хөгжил өндөр түвшинд хүрж байгаа ч гэсэн социализмын үед одоо авах юм, одоо дуурайх юм, бахархах юм маш их байсан тийм ээ. Тэг ингэж ажилдаг байсан. За тэгээд тэр юу 400 үнэгээ чинь 1000 орчим хүлтэй. 1000 хүрээс чинь 400 үнийг жилийн 4 үйлрэлд одоо байнгын эргэлтэнд байлгаж одоо Чавсан хотын иргэдийг сүүгээр таслахгүй хангахад манай Баян Түмэн сум бол бараг 70-80%. Маш өндөр хэмжээний тийм үүргийг хүлээсэн байдаг байсан. Тэгэхгүй л энэ дондог ахчаастай толгой яргана шүү дээ. Танаас сүү төлөвлөгөө гэж тэгэл ингэ явчихсан. За тэгээд ингэ чинь юу яадаг байсан. Одоо сүүний машин очно бид нар тэгэл сүүгээ ингээд өгөн тэр шиг хичнээн одоо тэндээ бид нар сүүгээ өөрөө хяндаг мини лабораторитой. За тэгээд сүүнийхээ одоо нөгөө тослог мослог цэвэр ариун чанар бүх юмыг үзээд ингээд тэгээд сайхан одоо цэвэрхэн хөргүүртэй одоо тийм одоо бол баг тийм их орчод шүү дээ. Бүр одоо танктай тэр нь одоо давхар цамцтай хөргүүртэй юм тэгээд тэр чинь одоо маш гоё тийм юу тухайлбал одоо энэгээр юу хэлэх гээд энэгээр тухайн үеийн мал маш гоё тийм эрүүл ёо чанартай өвс тэжээл иддэг байсан. Одоо бол өвс тэжээл хэцүү штэ. Дандаа зэрлэг голдуу болсон, шим тэжээл багтай, хадлан хадгалч одоо бүр ёо одоо хадлан хадж шээ. Тэр үед чинь хадлан одоо юу засгийн газрын тогтоолоор 7 сарын 20 гээд ургамлын цэцгэлтийн үед нь сарын хугацаанд хадаж дуусгана. Хамгийн шим тэжээлтэй үе тийм өвс иддэг байлаа. Тэгээ бүх юм нь эко байсан. Гэтэл тэр сүүг тийм ариун нандинаар одоо бэлдэж ирүүлж гин. Тэгэхээр хүмүүс яаж өвдөхөө, яаж одоо яг бүгд айгуу гоё эрүүл байдаг байсан тийм ээ. Эко аюулгүй байлаа. Тэгэхээр хүнс их аюулгүй ээжээ гэж бодож байна. За тэгээд тэр ферм чинь жилийн 4 үйлрэлдээ ингээд үнээгээ саахын тулд зохиомл хэлтүүлэх юм ямар нэгэн бух муханд тийм тавихгүй тийм ээ дур зоргийн хэлтүүлэг гэж байхгүй зохиомл хэлтүүлэг тэрийг одоо бүр ингээд бүгдийн сайхан хэдийгээр компьютер байхгүй ч гэсэн тухайн үед компьютероос дутгааргүй одоо тэр карт тэмдэглэгээ бичиг тийм ээ картыг маш өндөр хэмжээнд бөглөдөг ингээд хан дүүрэн одоо карт байлаа ш. Тэгэл за одоо энэ төдөн номертой төдөн номерын хоч давхар хочтой тийм үнэ. За саалчин оюун цэцгийн одоо 510 номерын одоо бяцхан тийм ээ одоо улаан үнэ одоо төд тугалсан ч юм уу. Ингээ бүр тэмдэгтээ тэр одоо төдөд инглээгээд ингээд тийм амар өндөр хэмжээнд мундаг ажиллаж исэн гэдгээ л хэлэх гээд ойлгуулах гээд байна л да. Тэгээ тэнд тэр үед тийм одоо дээд зэрэгээр гэтэл би тэгж байгаа биш. Тэр үед одоо бүхэл салбар бүхэл ажил тэгж явагддаг байсан. Альж баримд очсон ийм байсан. Ингээд тэгээ тэндээ бас л одоо нөгөө үрийнхаа чанарыг шалгана. Хугацаагийн тогтоон тийм ээ тийм хуучирсан өөр одоо чанаргүй идэвхгүй юм ашиглахгүй техник багж хэрэгслийн муу юм ашиглахгүй гээл те дандаа л орсон юм л ашигладаг байсан л та тий. Тэгээд л ер нь одоо бүх юмыг тэгж хяналттай сайхан явуулдаг байсан. Тэрнийг одоо хянаж тэр одоо олон те саалчд малчдыг одоо ухаан зохион байгуул зохицуулж наашин цааш нь тий орс мэрэгчлэн зөвлөхтэй наашин цааш нь болгоход бол тухайн үеийн одоо тэр амьдралынхаа бас нэгэн хэсгийг бүр сэтгэл зүрхнээсээ зориулж ажилладаг байсан. За дараа нь 2004 оноос энэ 9 онд манай Дорнод аймагт дэлхийн зүүн олон улсын байгууллагын масчийн амжиргааг дэвшүүлэх төсөл гэж хэрэгжсэн. За би тэрэнд ажиллах завшаан тохиолдсон. Тэнд ороод ерөөсөө л одоо нөгөө нэг тэр хөдөө байсан мал аж ахуйтай ажиллаж байсан энэ хүний одоо оюухан нэгдсэн ч гэдэм үү те бүр маш их хүмүүсээ чадвар руу сургадаг байсан. Гэтэл би тэнд юу хийсэн гэхээр Булган сумыг хариуцсан зохицуулагч байсан. Хажуугаар нь мал аж ахуйн менежмент, бэлчээрийн менежментийн сургач багшаар хөдөө аж ахуйн дээд сургууль дээр дахин очиж бэлтгэгдэж ирсэн байгаа юм. За энэгээр малчтад ингээд халахгүй Баян Дум Баяуул Булган сумд сургалт явуулдаг байсан. Сүүлд одоо энэ тамгын газарт ороод энэний дараа бас хүмүүстэй нөгөө сургалт өгөх зөвлөгөө өгөхөд тэр ажил маань надад маш их тийм юу түшиг тулгуур болж өгчээсэн. За тэгээд Хэрлэн сумын тамгын газарт би 2010-аас 2020 онуудад одоо мал аж ахуйн мэргэжлээр ажиллаж байгаа. Тэгээд тэтгүүртээ гарсан байгаа. Энэ хугацаанд юу гэхээр одоо Хэрлэн сумынхаа мал аж ахуйн үйлдвэрлэлийг зохион байгуулах. Тэгээд мал аж ахуйн үйлдвэрлэхээр ер нь
мал зүйч гэдэг маань малын эмчээс ялгаатай нь малын эмч эмчлэн тийм ээ. Эмчлэн өвтгөөс урьдчилан сэргийлнэ. Ийм ажлуудыг хийдэг. За бусад мал аж ахуйд үлдэж байгаа бүх ажил одоо мал зүйчтэй хариуцж исэн. Мал аж ахуйн менежментийг одоо ерөнхийд нь бол одоо маш өргөн цар хураатайгаар зохион байгуулж ирсэн хүмүүс бол манай мал зүйч зоотехникч нар байдаг. За тухайлах юм бол мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэж тийм ээ одоо хийлтүүлэг, төлөлт, өвөлжилт, хаваржилт тийм ээ тэр одоо дөрвөн улирлын бэлчээрийн малгай, за бэлчээр ашиглалт, худаг ус ашиглалт, ноостлох тэгээд л одоо сүү, сайл хамаагүй юм байхгүй ерөөсөө. Тэнд үнэхээр за дээрээс нь нөгөө малчтын нийгмийн асуудал бүр хамаатай. Ингэж одоо хамтарч ажиллаж ирсэн. Тэгээ ер нь энэ утгаараа бол бас их сайхан хамт олонтой, танилын хүрээ ихтэй. Ер нь ингээл захын малчид сайн байна уу гэж өөрөө танихгүй одоо сайн уу гэхээс тэ зарим нь тань тэгээд зарим нь нөгөө олон малчид чинь илүү харчихсан мэдгүй аль суманд явсан тэрэ инээгээд их сайхан байдаг. Тэгээд мэрэгчлэрээ одоо бахархахаас өөр аргагүй ингээд ийм сайхан ажлыг хийжээ гэж одоо тэгээд манай мал зүйч ч гэсэн одоо бид ийм гоё ажлыг одоо хамтран төлөвлөж өөрсөн байна. Бидний мэрэгжил нэг 90 онд зах зээлд шилжих үеэр зогссон байгаа юм. Зогсоод одоо тэгээ ерөнхийдөө нэг бараг 10 жил шахуу ингэж тий одоо зогсонгүй байдалд орлоо. За мал зүйчд бараг одоо юунд ч мал зүйч мэрэгжил сонгогдоо гэж бодох болтол нь одоо тийм хэмжээнд хүрсэн. Тэгээ тэр үеэр бол одоо нэг овсгоотой нэг нь зарим нэг нь бол тэгээ хувийнхаа аж ахуйг хөгжүүлээд хуваараа фермер тийм ээ ямар нэгэн хатлан тэжээл аж ахуй янз бүрийн эрхлээ явцсан. Зарим хэсэг нь одоо миний мэтийн хүмүүс нь бол яг одоо тийм тоглосон юмгүй тэгсэн гэсгээд говийн салбарт явж исэн. Тэгээ эргээд одоо 2000 оноос сэргэж ирээд одоо бол мал аж ахуйгүйгээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг одоо авч авдаг мал зүйчгүйгээр одоо бас төсөөлөхөд хэцүү болсон байна. Эргэж их сайхан сэргэж байгаа. За миний хувьд би одоо нөгөө сайлын механикцын фермийн дарга болж өссөн. Ингээд 76 онд очиод бол халахын голын сангийн ээж хойд мал аж ахуй эрхэлсэн нэгтлэн бодогчийг бол 7 жил хийгээд ингээд аймгийн намын хорооны довчоо очиж хуралдаад манай сангийн ээж хой 1983 онд жоохон ажиллаараа даруухан нөгөө улсын татсаар одоо ажилдаг байсан сангийн ээж хойнууд чинь. Тэгээд одоо аймгийн намын хорооны довчоо очиж хуралдах мөртөө намайг бол одоо энэ хүний угийн одоо мэрэгжил нь бол зоотехникч хүн байна. Тийм учраас одоо сайлын механикцын фермийн ажлыг сайжруулахаар одоо энэ хүнийг тэр сайлын механикц 200-ийн фермд ажиллуулах хэрэгтэй гэсэн. Ингээ аймгийн намын хороонд очоо манай суманд хуралдах мөртөө намайг ингээд сайлын механикцын фермийн даргаар ингээд тавьчихсан. За ингээд би сайлын механикцын фермийн одоо жинхэнэ миний одоо ууган мэрэгжил минь одоо тийм байсан. Би харин тэр сангийн аж ахуй 7 жил одоо сангийн аж ахуйн нэгтлэн бодогчийн ажил хийж байхдаа харин тухайн үед одоо мэрэгжилгүй мөртлөө одоо үндсэн ингээд сангийн аж ахуйн юунуудыг нэгтлэн бодогч нарыг бол Улаанбаатар хотод 1980 онд байна 81 онд сангийн аж ахуйн нэгтлэн бодогчид мэрэгжил олгох курсыг санхүү эдийн засгийн техникум дээр одоо сургаад ингээд би яг мэрэгжилтэй одоо санхүүч одоо нэгтлэн бодогч сангийн аж ахуйн нэгтлэн бодогч болж ирсэн. За ингээд одоо биний угийн одоо ууган мэрэгжил маань зоотехникчийг бол аймгийн намаа довчоо хуралдаад очиод ингээд би сайлын механикцын фермийн дарга болоод ингээд одоо 50-д ажилчтай сайлын механикцын ферм чи 200 үнэтэй маш их одоо өвс юмыг бэлдэн нэг сайлчин одоо 5 үнэ хариуцсан тоглыг одоо пүүлж цалин мөнгө нөгдөг ер нь одоо сайлын механикцын фермийн ажил дан захилгаанаар явагдана. Одоо 100 үнэгээр одоо ингээд ферм эргэлдээ за төрөх байр өсвөр хөрийн байр гэдэг одоо манай халахын голын сангийн аж ахуйн тэр одоо орон суурин дээр одоо тэр байшин барилга мод нь миний ажиллаж байсан ферм байж байгаа. За ингээд одоо жилдээ ч манай ферм чинь 465 мянган литр сүүг одоо төлөвлөгөөтэй 200 үнээр одоо жилийн дөрвөн эргэлтээр төлөлдөн 170 туглыг бол байжуулах ёстой жилдээ 175-ыг байжуулах ёстой. Эсвэл ийм одоо юутайгаар бид нар их олуулаа ажиллаж байсан. Тэгээ би одоо тухайн үед одоо ажиллаж байсан хамт олонныхоо нэрийг бичээд ирсэн байж байгаа. Юуцэн эндээ одоо дурсъя. Ингээд 1975-аас 1990 онд бол одоо олон сайхан одоо мэрэгжилтэнгүүд ажиллаж байсан. Үүн дотор одоо миний бүр одоо гарын тоо бүртгэгч маань Жумбангийн Баттулга, механикч Дондгийн Аригчаа, за тэгээ малчин сaalчин эмэгтэйчүүд хэрэлцээнд Дөвжир, Бадам Цэрэн, Даримаа, Шүрэн Цэцэг, Бандангийн Инг Туя, Бандангийн Эрдэн Чимэг, Дүүжийн Уран Чимэг,
Баасанчийн гэрэл туяа, тугалчин, дулмаа, бадам сүрэн гээд дарь сүрэн энэ төргээд одоо ийм хүмүүс бол ажиллаж байсан. Энэ хүмүүсийн гар дээр энэ 75 оны энэ үнийн төвөгч 1975 онд Украин СССР-ээс 8 дугаар сард манай энэ одоо Баян Түмэн галц зэрэгээр ингэж ирж байсан. 4 эр шүтлэн 196 охин шүтлэн анхан одоо халахын голд ингээд эндээсээ богоноос буулгаад халах гол руу машинаар зөөж авчиад манай халахын голд одоо нутагшуулахаар ингээд зөвхөн 2хан настай 4 эр шүтлэн 196 охин шүтлэн. За тэднийг болохоор зэрэг энэ хүмүүс одоо анх хүлээж аваад тухайн үеийн удирдлагад тэр үед Хөдөлмөрийн Баатар Ариа гэж даргуулсан гэж хон дарга байсан. Энэ хүмүүс хүлээж аваад одоо болтол одоо бидэнд эртэл одоо ингээд 75 оноос хөрчөд одоо 40 гаруй жил болчихж байна. Энд одоо хүртэл тэр хүмүүс одоо сайхан нутагшуулаад өсгөн үржүүлсэн энэ улсуудын нэрийг би өнгөрсөн сая энэ улсуудын нэрийг дуучглаа энэ хүмүүс байгаа юм. За тэгээд 1991-ээс 2001 он одоо хүртэл одоо ажиллаж байсан бас нэг одоо сайхан ингээд үеийн би одоо надтай хамт ажиллаж байсан тэр их сайхан одоо ажилласан хүмүүсүүдийн нэрийг бас дурдъя гэж бодож байна. Ингээд Эренцэнгийн Мэнд Баяр гэж байгаа, Тэгшээгийн Цэн Даюуш, Алтан гэрлийн Тунгалаг, Болдын Цэцэг маа, Амар санаагийн Инг цэцэг, Долгорын Амар Мэнд, Лувсан дөржийн Баднам гаруй гэх энэ хөдөлмөрч эмэгтэйчүүдийн одоо энэ өндөр ашиг шимтэй малын арчилгаа малгааг нь тохируулаад ашиг шимийг нь одоо ард түмэндээ бүрэн нийлүүлж одоо сүүс хүн бүтээгдэхүүн болгон нийлүүлж хангасаар байсан. Одоо ч одоо хангасаар л байгаа. За ингээд манай одоо миний одоо фермийн тухай ярихад бол одоо бид чинь үнэний ферм чинь нөгөө намайг өндөр настай болсон ч гэсэн нэг тэтгэврт гаргачихгүй байгаа даа. Би одоо өглөө сэрэгтэл үхрийн дуул сонссон хашаан дотроо. За тэгээд тэд нар маань одоо Хэрлэн сумын 3 дугаар агийн нутагт наран бүрд нэртэйгээр одоо үхэр малаа хариуцаад одоо ард иргэд албан газараа ингээд сүг сайлаа нийлүүлсээр явж байна. За энд бол манайх 1993 онд би харин тэрийг тодруулчихсан. 93 онд манайх ингээд зах зээлээ бараадаад Монгол улсын гавьяат мал зүйч Довдан Алтан гэрэлгээд одоо дарагтайгаар удирдуулаад манай сайлын механикчийн фермийн хамт олон бол Чой болсон хотод бол үйлдвэрлэлээ явуулах болсон. Ингээд ухаан үеийн Чой болсон хотод одоо байсан бүхий л эмнэлэг. За тэгээд айр цөөн сэтгэл мэдрэл одоо юу байна? Бүх эмнэлгүүдэд бид сүүгээ өгдөг гэсэн. Тэгэд би бүр нэг шар босгооттой нэг цагаан альчуур бэлийтэд ингээд одоо сүүгээ нэг өгнөө гэж дараа нь сүүнийхээ мөнгийг авнаа гэж энэ Чой болсон хотын чинь байшингуудын дундуур ингээд сүлбээ давхиж явдаг. Ийм одоо энэ үйлдвэрлэл ингэсэн одоо түүхтэй. За нэг бас бахархалтай юм бол байдаг. Одоо бид чинь Чой болсон хоттой одоо 30 жилийн одоо сүүний фермийг ажиллаж байна. Ингээд бол би нэг 2 зүйлээр их бахархдаг. Яг бол дулааны цахилгаан станцын одоо одоо бол дорн төсвийн эрчим хүчний систем байгаа дулааны цахилгаан станцын хөдөлмөр хамгааллын сүг бол 27 жил. Дорнод нийтийн аж ахуйн одоо хөдөлмөр хамгааллын сүг бол 28 жил бол хангацсан одоо байгаа. Эндээ бол их бахархдаг. Тэгэд ер нь одоо үеийн сайхан зоотехникч наруудаа надтайгаа хамт ажиллаж байсан зоотехникч наруудаа дурсаад нэг нэрсүүдийн дурсчихгүй миний амжилт байна. Одоо бидэнтэй хамт ажиллаж байсан одоо бүр агуу удирдагч хөдөлмөрч мал зүйч нараа одоо дурсахад бол Хинтээ аймгийн Баян Худаг сумын ерөнхий зоотехник Намчинжав гэж хүн байна. Халахын голын сангийн аж ахуйн даргаасан гавьяат мал зүйч Довдан Алтан гэрэл Халахын голын сангийн аж ахуйн мал зүйч Дамдинжав, Өвгөн хөө, Даваагийн Дамдин сүрэн, Санж Мэтав, Цаг цамбарын төмөр, бас Цэ төмөр, Зундын адьяа, Санж Мэтавын доосмо гэд эдгээр одоо мал зүйчтэй одоо дурсахгүй байхын арга байхгүй. Эднэрийнхээ одоо гэр бүл үр хүүхдүүдэд азар жаргал сайн сайхныг хүсье. Үйлдвэрлэлд явуулж яхад бол бид нэг гол барьдаг юм бол нэг малаас авах ашиг шимийг өндөр байлгахын тулд бүхэл юу анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн. Жишээ нь бол Баян Түмэн сум талын улаан үхрээс 40-45 литр суусаад өдөртөө тийм үнэ байсан. Тэр чинь бүр тусгай карт юутай юм чинь хөтлөөд ген фондын хадгалахын тулд бид өөхгүй ажил хийж исэн. Гэтэл энэ арчил юуны үеэр тэгээд нэг л үгүй болсон доо тэр ген фондыг хадгалж чадсан байгаа хэвдээ одоо бодоход уг нь тийм үнэний ген фондыг хадгалж байвал тухайн сөрөгтэй үйл сайн үр дүнтэй нөлөө үзүүлнэ штэ. За Баяуулын хувьд бол Казахын цаан толгойд цэврээр үржүүлж ирсэн.
махсууных, сүүних гэсэн гурван юу гэж чиглэлээр тэр бол одоо жоохон тийм хүн болсон. Махсууны чиглэлийн үнэ хэлэхэд 675 кг татдаг үнэ бол байсан. Тэр бол Сав аюул сумын 2-р гэдгийн ган төмрийн фермийн ногоон дэрэг хүний үнэийг би хатарч улсын юунд оруулж, үзэсгэлэн худалдаанд оруулж алтан медаль авахуулаад эргүүлж аваач өгчээсэн. Медаль ба сайлчин их баярлж байсан. Тэгээд тиймэрхүү л эдийн сайн малтай байвал сайл байдаг юм байна лээ дээ ер нь. За бидний хувьд бол бид чинь одоо дийлэнх угсаа социалист хоёр нийгмийг одоо нөр үзэж байгаа улсуудаа бид. За ингээдтэй зэрэг мал аж ахуйн салбар бол социалист нийгмээр 70 жил явах хугацаанд сүүлийн одоо 30-40 жилд маш эрчимтэй хөгжсөн байхгүй юу? Манай Монголын мал аж ахуй бол тэр үед чинь одоо Бэчин тэр үед бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай бүх юм төлөвлөгөөтэй 5 жилээр төлөвлөн жилээр төлөвлөн. За ингээд одоо бид бол ерөөсөө жилийн 4 улиралд бол төлөвлөгөө биелүүлэхийн төлөө одоо өдөр шөнөгүй ажилласан. Ийм улсууд өнөөдрийн нийгэмд шиг одоо ийм их амралт баяр зугаалга одоо ийм юм гэж байгаагүй. Бидэнд бол баруун наадмаа нэг хэвэл заяа тэгэл төлөвлөгөө бүхэл энэ төлөвлөгөөт ажлыг энэ сум орны хэмжээнд сумын өмнө ямар төлөвлөгөө зорилт тавигдсан байна вэ? Тэрнийг биелүүлэхийн төлөө явсан 100 техникч мэргэжил гэдэг бол нэг талаасаа сайн нэг талаасаа их хүнд мэргэжил. За эхний жил болгон одоо эхний сас 10 дугаар сарын сүүлээр л орлоо. 100 техникч хүн бол мал аж ахуйн мэргэжилтэн малын эмчис ялгаа байхгүй. Малын эмч 100 техникч хоёр ширдэн нэг малын хоёр тал байхгүй юу? Тэгээ малшин гурвал одоо тэр мал дэшний улаан өрөөр улаан гараараа үздэг ийм одоо мал аж ахуйн үйлдвэрлэлийн одоо төлөвлөгөө зорилтыг биелүүлэхийн төлөө одоо нойр хоорог зүтгүүдэг 3 хүн бол ийм л одоо 3 малч байгаа юм. Тэгээд тэр үед чинь одоо юу вэ шүд? Соо техникчдийн одоо хамгийн гол асуудал болвол яв хариуцдаг вахтай зэрэг үржлийн ажил хариуцдаг байхгүй юу? Одоо өнөөдөр шинэ яг нариндаа болвол цоо мал нэмнэлэг үржлийн албаны 100 жилийн ой болж байгаа байхгүй да. Анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мал аж ахуйн салбарыг өдөрдөн хөгжүүлж ирсний 100 жил. За тэр хугацаанд түрүүн би ярьлаа социалист нийгмийн үед бол манай зоо техникчид бол маш идэвхтэй манай багш нар бол энэ улсын их сургуулийн 42 онд Монгол улсын их сургууль өөдөнөөс ажилласан. Ингээдтэй зэрэгэл тэр үед чинь одоо Монгол оронд биш үсэг мэддэг тийм одоо оюутан болцохоор бэлтгэгдсэн хүн хөдөөвлээ юу влээ байсан үе шүү дээ. Тэгтээ зэрэгэл Москвагийн их сургуулийн проректор зоо техникч Эрдэмтэн Кудряшов гэдэг ийм хүн ирж Монгол улсын анхны захирлаар ажиллаж Монгол улсын их сургууль болвол зоо техникийн факультет, анагаах ухааны факультет, багш үйлдвэрлэх факультет, за тэгээд одоо мал эмнэлгийн юу ийм 7-8 шиглэлтэйгээр байгуулагдсан. Тэгээ энэ хугацаанд бол одоо зоо техникч гэдэг мэргэжлийг анх 46 онд одоо Сэдэв гэж доктор Сэдэв Эрдэмтэн Сэдэв гэж 1 номерын диплом авч төгссөн ийм байгаа. Тэгээ сүүлдээ бол одоо тэжээлийн үйлдвэрийг манай Сэдэвгой гардан удирдах одоо дээр үеийн тэр багш сармал холбог одоо хорголжинд тэжээлийн үйлдвэрлэлүүдийг манай зоо техникч Эрдэмтэн тэр гавьяат хүн байгуулж ирсэн ийм төвхтэй. Түүнээс гадна тэр
40 хэдэн онд төгссөн одоо зоотехникүүд малын эмчнэр бол бүгд зөвлөлт холбоот улсад очиж эрдэмтэн докторд болсон байдаг. Тэр бол одоо шаардлага. Тэгээд тэдний шавнар одоо биднэр байгаа байхгүй юу? Тэр багш нараараа тэр их эрдэмтэн зоотехник малын эмч тэр эрдэмтэн багш нараараа бид хэдий байнга бахархаж явдаг. Ийм мундаг улсуудын шавнараа тэр үед чинь бид чинь одоо зөвлөлт холбоот улсын тэр зоотехникийн одоо програмаар сурч өндөрсөн гишээлүүд бол дан орос хэл дээр ингэж бодлоо төгс улсуудаа тэрнийг шин одоо манай тэр эрдэмтэн багш нар шин тэр хойноч дан одоо бүх одоо юм орос хэл дээр эрдэмийн зэрэг хамгаалж ингэж явсан одоо төөхтэй улсуудаа. За тэгээд энэ цөүлийн үед тэр үед бол маш олон одоо нутгийн одоо үйлдвэрийн малыг бий болголоо. Манай зоотехник шиг шилмэл шилдэг одоо малын одоо цоор фермүүдийг бий болголоо. Жишээ нь манай аймагт гэхэд бол Цэрэглийн суманд Үзэмшин хоньны улсын өршлийн ферм, Хөлбөмбөр суманд Бараг хоньны улсын өршлийн фермд бид нэр тэр байсан галахын голд бол махны өхрийн улсын өржлийн махны өхрийн сангаач хөтөр одоо байгуулж үйлчлэлт нь одоо үйлдвэр болгож 19 онд Дорнт Монголын улаан өхөр гэдэг үйлдвэр батлууллаа. Ийм шилдэг малууд түүнээс гадаадын шилдэг малуудыг авширж одоо эргэлжүүлсэн олон одоо эрдэмтэд зоотехникч төрөн гарсан да. Ийм байгаа. Тэр үед бол одоо малын арисчэр өснөөс гэдгийг бол одоо 1 кг нэг ширхэг хайдуу бүгд төлөвлөгөөтэй нарийн мал наривтер одоо гадаад орноос наривтер манай Ирэн цавын Боруудоржийн одоо суманд бол заавайгалсхи овес форед гэдэг одоо юу лээ өөр байгалийн нарийн ноос тохино гэдгийг өржүүлж байсан ийм төөхтэй гэх мэтлэн олон шилдэг удам угшлын малыг бид бий болгосон одоо тэрний төлөө зүтгэсэн зоотехникчид нэр хүнтэй зоотехникч маш олон байгаа. Баярлалаа. Зоотехникийн шинжилгээ ухаан гэдэг бол мал өржүүлгийн ажлыг л одоо жинхэнэ хариуцдаг шинжилгээ ухаан. Ерөөсөө яг л нэг үгээр хэлвэл. За бид яг одоо бид ч эрдэмтэн багш нар элдвэдийн сайхан улсуудаар юм заалгаад за сурсан ч хэрэг мэдэхгүй. За ирээд одоо бид энэ мал аж ахуй дээр одоо энэ сум нэгдэлд ажиллахад бидэнд тулгарч ирсэн бэрхшээл зөндөөл байсан. Тэр одоо бид чинь нэг малыг английн ялган тэдний сүр тэрийг өгнө энийг энэлгэхэд малчд дургүйсдэг. Одоо элдвэлийн байсан. За тэр бүгдийн төлөө бид яг тэгээ явж байгаа л өнгөрсөн. За ер нь одоо энэ шинжилгээ ухаан одоо энэ хөдөө аж ахуйн дээд сургууль зоотехникийг бэлтгэдэг нэг асуудал байсан шиг байдгийг би гэж ойлгодгийг. Бидэнд газар тариаланд заадаг, агрыг инженерийн ухааныг заадаг, малын эмнэлгээ заадаггүй. Одоо тэр үржлийн ажил зааж байгаа. Тэр юу байсан гэхээр ерөөсөө энэ сум нэгдлийн даргаыг бэлтгэх нэг тийм үе шат байсан шиг байгаа юм. Тийм ээ амсараа. Нэг тийм хүн би боддгийн. Тэгээ бид нар ч ирээд л голцуул нэг сум нэгдлийн дарга. Одоо нэг хэдэн жил болоод одоо бид хоёр соёлоод явчихсан. Тий, гайгүй. За ингэж л явсан улсууд. За тэгтээ яг хуу зоотехникийн шинжилгээ ухаанд одоо бид хоёр жишээ нь сэтгэл их ойрхон явдаг юу гэхээр хөдөө аж ахуйн амьдралын бүх үйл явдлыг нэг ширээн дээр нэг дээд сургуульд заалгацсан улсууд. 5 жил бид заалгаж байгаа шүү. Энэгээр одоо бидний ажил амьдралын одоо баялаг туршлагч гэдэг юм уу энэ дээр холбогдуулаад ярихад энд л холбогддгийг. Ерөөсөө тэр. Тэгээ яг одоо бидний үе чинь одоо Хөдөлмөрийн Баатар очирч гэдэг юм уу Хөдөлмөрийн Баатар цогтгорлч гэдэг юм уу агуу сайхан улсууд байлаа л да. Монголын анхны Хөдөлмөрийн Баатарууд мал аж ахуй. Тэгээ эдний чинь одоо туршлагыг бидэнд зааж өгчээлээ шүү дээ. Бид тэрийг заалгаж байлаа.
За тэгээд одоо энэ манай цагаан дамдунгуй гэдэг цагаан уугийн хөтөлбөрийн баатар сайхан хүн байлаа. Тэгээд саалчин аваргууд зөндөө сайхан усуд байлаа. Тэр бүгдийн арга туршлага дээр бид бас нэг юм бодож муу сум нэгдлийн дарга шүү юм явсан улсууд тэрний төлөө явж исэн шүү. Ерөөсөө нэг тийм сайхан байдгийн. Тэгээ яг тэ өнөөдөр одоо ингээд одоо бид яг уу тэр бидний арга туршлага өнөөдөр бас өөр болцсон. Одоо ингээд энэ хүүхдүүдийн одоо ажил амьдралын арга туршлагаас бас өөр юм шиг боддгийн да. Өвөр байгалийн нарийн наст хонин дээр одоо гардан ажиллаж байсан. Өөрөө жинхэнэ зохиомл хийгээд нэг 1800-аад хонинд нэг юу пунктын дээр ажиллаж байсан. Тэрэнд бол одоо намар ингээд нэг 9 сар давааш зохиомл хийгээд 10 сарын дундуур одоо зохиомлоо буулгадаг. 45 хоног л хийдэг. Хуцнаас үр аваад одоо үйдвэл хөгийн юм ярих юм бидээ. Одоо гардан хийж явж исэн улсууд зөвлөлтөлөд улсаас манай мэрэгжилтэн Вишников гэж бас мундаг хүн байсан. Бууба гэдэг бас мэрэгжилтэн байсан. Манай ерөнхий зоотехникч дамдын сэрэнг жигчдийн дамдын сэрэнг гэж баян дашуулур сумын Ахмад зоотехникчуд байсан да миний багш нар. Одоо насаарал тийм ажил хийж явж байгаа. Сүүлдээ яг одоо бүх төрлийн мал аж ахуйн талын ажлыг л барьж явсан. За мал урьдчилан алба түүхэн 100 жилийн хугацааныхаа аль цаг үед нь хамгийн оргилдоо хүрч. За цаашдаа энэ албыг ямар байдлаар хөгжөөсэй гэж та бүхэн хүсдэг вэ? Хөгжлийн ирээдүйг нь юу гэж харж төсөөлж байна? За энэ одоо өнөөдрийн нийгэм төрөн бид социалист нийгмийг би одоо ярьсан. Энэхтэй зэрэг өнөөдрийн хувьд бол бидний ажиллаж байсан социалист нийгэмд ажиллаж байсан хүний хувьд бол энэ мал аж ахуйн салбар энэ хоёр шал өөр болсон байгаа. Бүх мал одоо төрийн өмчөд байхаа болсон. Бүгд хоёуд очсон. Тэгтээ зэрэг бидний шин нөгөө тэр сумдаа мэдээд шилмэл малын одоо суур зохион байгуулах, шилдэг малуудыг гос ашиг шимтэй малуудыг ялгаж зохион байгуулж үржлийн адлыг удирдах энэ азлууд бол одоо үндсэндээ зогсон байдалд ороод байгаа. Нэг юуг ярихад бол өнөөдөр би зөвхөн хатуухнаар ярьчвал мал аж ахуйн салбар бол үндсэндээ эзэнгүйдсэн ийм одоо салбар болоод зоо техникчид үндсэндээ ажил бараг байхгүй. Ийм одоо үржлийн ажил, үржил селекцийн ажил, үйлдвэр угсаа сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах энэ ажиллагаа бол зогсон байдалд орсон байгаа. Ийм учраас бол одоо энд жишээ нь ярил дэншин. Жишээ нь одоо бид чинь энэ суманд баян түмэнч байна уу, хаанч байна уу одоо суманда ингээд нэг сайхан үржлийн ферм байгуулъя, нэг одоо юу байгуулъя, нэг шилмэл малын одоо суур байгуулъя гэхтэй зэрэг суур энэ олон мал чинь шилдэг малаа өгөхгүй шүү дээ. Ямар ч одоо тийм боломж муутай ийм байгаа. Тэгээ энэ боломжтой болохын төлөө яана гэхтэйсэн зэрэг төрийн оролцоотойгоор одоо сум аймаг болгонд дээр үед социализмын үед бол бүрчилсэн хөгжлийн бодлогоор удирддаг. Мал аж ахуйн бодлого өнөөдөр бол алдагдсан байгаа гэж шууд хэлье. Тийм учраас энэ бүрчилсэн байдлаараа хоошин одоо явдаг байдлаар шиглэл зөвөөлөлтөөр төрийн оролцоотой үржлийн тийм фермерүүд байгуулах хэрэгтэй байна. Тэр одоо мэргэжлтнүүдийн мэдлэлд бодлого хэрэгжүүлэх зорилгоор шилдэг малын фермерүүдийг одоо төрийн оролцоотойгоор байгуулад тэгээд сайжруулагч одоо тгийг бэлдэх одоо хэлтгшгэлтүүлэг шиг өсвөр наснд нь өсгөн байжуулж бэлдэж ингэж одоо малчдыг
ажилдаа борлуулж ийм одоо ажлыг тэгээ удам ухшлын сайжруулах, ашиг шимийн сайжруулах, энэ хуушин шигээ ийм үржлийн данс бүртгэлтэй болгох маш их ажил байгаа штэ. Тэ өвшин зовлонгийн бол одоо манай эмчнэр бүр ярьсан байгаа, хэлсэн байгаа. Тэд нэр одоо шултар өвшний төлөө төмсөж ажиллаж байгаа. Хүн байгаа цагт хүний эмч байж таарна, мал байгаа цагт малын эмч байж таарна. Тэгвэл зэрэг мал эмнэлэгтэй холбогдуулаад миний зөвөр бодол болвол энэ мал эмнэлгийг хувьшилдаг бол буруу болсоо. Мал эмнэлэг бол төрийн мэдлэлд байх ёстой байсан юм алдаа хийсэн гэж би боддог хүн. Тэ одоо социализмын үед чинь ерөөсөө мал эмнэлгийн энэ өвшний асуудал шин хугасаатай, хоногтой, графиктэй тэгээд энэ олон өвшний урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч идэг байхгүй юу? Өнөөдөр тийм юм байхгүй шүү дээ. За нэг өвшин гарлаа, тэнд гарлаа нэг вакцин олдвол хуамалгайг тэрний тарин тэр хэмжээгээр нэг хувийн мал эмнэлэг хэдэн төгрөг ирд юм уу юм уу тэр 80 юм мэдэхгүй байна. Тэгэхгүй болохтой шин зэрэг нөгөө социализмын үеийн мал эмнэлгийн авч байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ердөө хэрэгдэхгүй шүү дээ. Энэ малын эмчнэр одоо тэгээд төгсгийгээд нөгөө туулгалт одоо юу байд юм бүгдийн цаг хугацаанд нь хэлгэж тэгж чанартай болгож одоо амжихгүй байна. Тийм учраас мал эмнэлэг энэ үржлийн алуу өнтөрвөл төрийн мэдлэлд байгаад төрийн оролцоотойгоор ийм одоо том бодлого явуулж социалист нийгмийн шив баримжаатай байсан шигээ ингэж үржлийн ажлыг явуулж малаа өөдөд татаж ингэх хэрэгтэй. За нэг зүйл энд хавшуулаад хэлчихэд энэ сүүлийн үед бэлшээрийн даас муудлаа. Мал их олон боллоо. Аюулын боллоо. Энэ малаа сөөрүүлэх, бэлшээрийн малаа сөөрүүлж эршимсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж дээр даруй маш их ярьж байна. Олон жил ярьж байна дөө. Энэ бас учиртай. Тэгээ миний хувьд тэгээ бэлшээрийн өшөө хууль гаргана гэж 10-аад жил ярьж байна. За бэлшээрийн мал аж ахуйгоо устгаагүй байгаа цагт бэлшээрийн хууль гаргана гэж ерөөс болохгүй. Би энэ бол бөөн одоо сум, орон, баг, хувь малчтын дунд бөөн хөрвөл зодон ийм болно. Тийм учраас бэлшээрийн мал аж ахуйтай байгаа цагт бэлшээрийг эзэмшүүлнэ гэсэн ийм байхгүй. Одоо байж л байгаа л да. Энэ багын иргэдийн нийт, сумын иргэдийн нийтийн хурлаач энэ бүх юм зохицуулагдаад бэлшээрийг зохицуулаад хуультай дүрмтэй явж байгаа шүү дээ. Энэ дээр нь одоо энэ их хурлын гишүүд гэж бас мал одоо мэддэггүй элдвээ мөнгөтэй юмнууд орчхол тэнч уймөлөд байгаа байхгүй юу? Тэ нэг хууль батлахад гэдэг нэг 20-30 сая төгрөг авдаг гэл. Тэгээ өнөө батлсан юм маргааш нь өөр болгоно, өөрчлөлт оруулна. Ийм маягаар хууль явна гэвэл одоо ард түмний самраад дуснаа. Тийм байж болохгүй гэж бодож байгаа. За яг миний хувьд бол 18-тай гасаал эхэлж одоо мал аж сургууль мэрэгжилтнээр болоод ингээд мал аж ахуйн чиглэлээр л ингээд ажилласан байгаа. Одоо энэ 100 жилийн 50 жилийн ажилласан гэж би түрүүнд хэлсэн байгаа. За энэ хугацаанд бол яг одоо тэрвэл төлөвлөгөөт эдийн засгийн үед бол бид нэр төлөвлөгөө биелүүлэхийн тулд бол хамт олонтойгоо ажилсаттайгаа дээд удирдлагатайгаа өгсөн үүрэг даалгаврыг өстой нойр хоолгүй ширхэгчлэн одоо биелүүлж яваад ингээд ирсэн. Одоо цаашдаа бол би болохоор зэрэгвэл ингээ гоё юм бодж л байдаг. Би зүгээр үнэний ферм одоо зүгээр ферм одоо үхрээ мэдхийн тулд мэрэгжилтэн байгаагийн хувьд бол одоо хүүхдүүдэд бас өвлүүлж өгсөн байгаа. Тэгээд тэднэрийн зөвхөн бидний маллаасаа. Одоо бол бид нар бол байна үнэгээ саана нөгөөдгийгөө тээвэрлэн дахиад аваачиж худалдана. За тэгээд өсвөр үхэр тоглоод гараад ирэхээр нөгөөдгийгөө өсгөн бойжуулна. Тэр энэ төр нь гоё чиглэлтэй ингээд нэг овсгойтой залуучууд биднээс энэ их олон фермерүүдийн юмнууд бол одоо чиглэлнүүд их сайхан докторжоод ингээд юу гоё чиглэлтэй болж юм л да эзэн засгийн өгжөөд. Тэгэхээр тэрийг тэгж гоё угаасаа сүүг болохоор зэрэг нэг сайхан сүүний машин давхиж ирэх мөртөө биднээс зохих одоо хэмжээнд нь тохируулаад сүүгийн минь аваад явчихдаг бол би үгрээл мална. Үгрээл одоо сайн чанартай сайхан эрцээр баяжуулсан гоё сайхан тижэл малгайг нь тохируулчихсан.
Мөн одоо тэгэд яг хэл түлгэндээ сайхан анхаарч гсэн өхрөө олон болохын төлөө ингэж байх ёстой гэж ингэж бас боддгийг. Гэхдээ манай энэ ферм чи одоо энд одоо 30 жилд Орон аймагт ирээд байхдаа бол бараг 8 фермерт одоо сүүний өхрөө сүр өхрийг л өгсөн байгаад Улаанбаатарын 2 фермерт энэ төр Монгол одоо тэр улсынхаа үржилийн санд хувь нэмрээ оруулсаар л байсан л да. За мал зүйн шинжилх ухаан гэдэг өөрөө яг үндсэл нь болохоор одоо улс орныг Монгол орн чинь мал аж ахуйн орн тийм мал аж ахуй одоо эрт дээр үесээ ардын хувьсгал ялснаас эхлээд манайх мал аж ахуй төлхөө мал аж ахуйн орн одоо ч гэсэн мал аж ахуй маш өндөр байр суурийг эзэлсээр биднийг тэжээсээр тэтгэсээр яваа тийм ээ. Тэгэхээр энэ мал аж ахуйн үйлдвэрлэлд бидний хийх үндсэн хамгийн нэгдүгээр өөргөл цэвэр үйлдвэрийн одоо ашиг шим өндөртэй ийм малыг гаргаж авах тэгээд одоо малын одоо бүх үзүүлэлтээр хамгийн одоо шим тэжээлтэй хамгийн сайн чанарын мал гаргаж авч ард түмнээ эрүүл хүнсээр хангах ийм л үүрэгтэй. Тэгтэл энэ ажил маань одоо анх социализмын үед бол үнэхээр одоо мундаг хөгжижсэн. Тэрэн дундаа бол мал аж ахуйн одоо өршлийн албаны хөгжлийн оргил үеэр би 70-80 он болов гэж боддгийн. За яагаад гэвэл 50-60 он гэдэг бол яг эхлэл үе. Эхлэл үе явсаар байгаад 70-80 онд хамгийн оргил үедээ хөгжижсэн гэж үзэж байна. За ер нь одоо тухайн үед бол манай мал зүйч нар эрдэмтэд маань нэлээд одоо олон үйлдвэрүүдийг гаргаж авсан юм байдаг. Тэгээ одоо хоньны хувьд ч гэсэн тийм ээ. Хоньны хувьд маш олон өөр байгаль, цэгай тийм ээ. Тэгэл одоо тэр завхны сартуул олон ямааны үйлдвэрүүд байгаа. Тэмээний одоо галбын говийн улаан ч юм уу тийм ээ. Маш олон төрлийн олон янзын үйлдвэрүүд байна. За өхөр дээр ч гэсэндээ одоо Казахын цагаан толгойд сэлэнгээс авахуулаад дандаа 70-80 оны үед төрсэн ийм үйлдвэрүүд байдаг. Үйлдвэрүүдийн маань одоо яг тийм оргил үе бол тэр тухайн үед байсан. Тэгээд ер нь одоо мал зүйчдийн өөрсдийнх нь хөдөлмөрлөж байгаа одоо яг тэдний одоо ажил хөдөлмөрийг үнэлэх тэдний ажил үүргийн одоо хуваарлтын хувьд бол тухайн үед хамгийн их ачаалалтай гэртээ орох тийм завгүй одоо энэний төлөө ажилдаг. Тухайн үед бид нар чинь голдуул одоо мал аж ахуйн нэгдэлтэй голдуу харьяалагддаг байсан. Сангийн аж ахуй цөөн тооны малтай ингээд нэгдлийн зоо мал зүйчнэр гэдэг бол стан орондоо орох завгүй ийм л хүмүүс байдаг байсан. За тэгээд ер нь одоо эргээд энэ ажил маань одоо л яг ингээд сайхан сэргэж сүүлийн 3-4-5 жилийн хугацаанд манай дээр дорн талын хурлаа өгөхөр тэгээд одоо энэ боройд хонь одоо энэ хар ямаа antэргээд сүүлийн үед одоо хүмүүс маань те баг хонь тэргээд үйлдвэр омгийг батлуулах үйлдвэр омгийгоо нөгөө сайжруул тоог нь олшруулах тал дээр нэлээд сайн ажилдаг болсон байна. За ер нь энэ мал маань хизээ их сайхан өсөж боожж их сайхан одоо чанартай тийм ээ ийм мал аж ахуйн үйлдвэрлэл хэвэн сайхан явдаг бол бэлчээр маань хөрөлцөөтэй бэлчээрийн ургамал маань одоо шин соргог шин тэжээлтэй ийм ажил явна. Гэтэл одоо манай дээр нэг сураг юм болчиход байгаа тийм ерөөсө баруун тишээ Улаанбаатараас баруун тишээ гарлаа бүр халцгаа тийм ээ ямар ч одоо өвс ургамал муутай. Гэтэл Хинтээд орон Сүхбаатар аймаг маань өвс ихтэй одоо манайхны өвсийг хараад бол манай одоо ангийнхан ч юм уу баруун аймгаас ирсэн янз бүрийн хүмүүс хаяа ирэхээр гайхдаг ийм юм бас хорвоод байдгийм үү гэж бүр их гайхчихад өөртөө нь үзээгөө тэгэнгუთ энэ маань эргээс сураг юм болоод гадны мал их орж ирээд талхлаад ингэж байгаа. За энэ үед би юу гэж энийг яриад байна гэвэл ерөөсөө л малыг цөөлөх яаж цөөлөх вэ гэхээр өвөлдөр ухсааг чанаржуул сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж хагас эрчимцэн аж ахуй руу шилжиж аврахаас өөр арга байхгүй. Бид нар одоо эртээр үеэсээ үг дээдсээсээ бэлчээрийн мал малгайтай бас байсан гэдээ одоо цээжэд илдэх ямар ч боломжгүй болчиход байна шүү өнөөдрийн үед. Ийм учраас мал зүйчид бид нар одоо бидний хойч үе одоо бидний одоо үе залгамжиж гарч ирж байгаа залуучууд маань ерөөсөө үйлдвэр ухсаагаа сайжруулах тэгээд одоо малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх тэгээд аль болох одоо энэ
эрчимцэн аж ахуйгаа илүү түлхүү хөгжүүлэх тийм ээ. Тэгээ энэ бэлчээрээ жоохон заагтай, хязгаартай, тэгээ хамгаалахын уул уурхайд хит их талхлуул хаан хамаагүй хуулдгаа болоод одоо малдаа бас жоохон анхаарч яхан ч гэсэн зай үлдээх ийм цаг үе шаардлага зайлшгүй гарч байгаа. Тэгээд ерөнхийдөө мал аж ахуй гэдэг маань мал дагуул амд осно гэж малчин чамд осч идэг, малыг тэр дагж байгаа малын эмч мал зүйшнэрт амд осч идэг, тэрийг дагж байгаа одоо тэдний бүхэл үеуд маараа тэгээд Монгол орн маань амд осч идэг сайхан буянтай, ажил үйлс буянтай, одоо мал сураг буянтай их орн байгаа юм да. Зоо техникийн шинжилгээ ухаан гэдэг бол өнөөдөр одоо бас 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ийм шинжилгээ ухаан. Тэгэхээр яг хуу бид чинь бас тэр шинжилгээ ухаанд нэлээд сүүлд оролцсон улсууд Монгол улс гэхүүдээ одоо. Тэгээ одоо анхны зоотехникчид одоо мундаг улсууд бийлдэ одоо манай дээд үеийн зоонор улсын доктор профессор тэр одоо маш сайхан улсууд энэ шинжилгээ ухааныг бидэнд өвлүүлж үлдээсэн юм байдгийн. Тэгээ малын үйлдвэр ухсыг сайжруулах арга ажиллагааг бидэнд зааж өгсөн. За яг бид ч одоо ингээд нэг малын үйлдвэрийн асуудлаар л газар үрдээ очиод л одоо түрүүн би ярьж ирсэн ерөөсөө л нэгдлийн аж ахуйг авч явах юм тиймэрхүү хэмжээний юм л бидэнд ер нь зааж ийсэн шиг байна. Тэгээ одоо яг одоо манай битэн юмнууд одоо энэ дамны сүрэн болвол халахгүй хөр дээр ажиллаж ирсэн би яг энэ бараг хоны энтергээд явсан би ус тэр авторын нэг л дээ бараг хоны. Тэгээд одоо нөхдөн буянгаар ажил сайхан бүтчихлээ байсан. За өнөөдөр одоо яаж яах вэ гэхээр энэ шатан дээр ирэхлээр тэр зохион байгуулалт арга хэмжээ гэдэг чинь нөгөө нэгдлэр дууссан, сангийн аж ахуйгаар дууссан байхгүй юу? Одоо ингээд мал ховд очсон. Тэр нөхрийн малыг би яаж чадахгүй. Тэр нөхрийн малыг бас адилхан. Ийм учраас энэ одоо нэг тийм жоохон бэрхшээлд орцсон юм шүү. Сүүлийн үед. За яг одоо тэгээд нэг авсгаатай улсууд янз бүрийн юм хийж л байна л да. Тэгээд нэг юу байдгийг нэг хэдэн байцуултай хамтдаг ч юм уу юус болдг юм жишээ нь ийм маркаар л ажиллаж байна. Танаас шинжлэх ухааны үндсэлтэйгээр мал аж ахуйг хөгжүүлэхэд төр засаг анхаарал маш их муу тавьж байгаа. Одоо яг л хэлье. Энэ ерөөсөө мал аж ахуй, хөдөө аж ахуйг л хайцсан ш надад болж. Тэр их хурлын гишүүд тийм сонирхол байхгүй тэр уул уурхаар хаашиж явдаг юм. Тийм болцсон баггүй юу? Тийм учраас Монголын мал аж ахуй өнөөдөр бүр зогсонг байдалд орцсон гэж хэлье. Зогсонг байдалд орцсон. Одоо яг одоо нэг одоо тэр шинжлэх ухааны үндэстэй биш. Зүгээр нэг авсгаатай малчин бүрүүдэрч байдаг юм хинч байдаг юм. Гэхдээ нэг 2 3 гус тэндээс авъя. Тийм ээ? Нэг 2 бух сэлэнгээс авъя. Ухааны ингэж л ажиллаж байна шүү дээ өнөөдөр. Тэрийг сум орон сайхан зохион байгуулад явж исэн баггүй дээр үед. Бидний социализм үед одоо бид яг нь социализм магтах гад л байна. Магтахаас арга байхгүй юм зөндөө байсан. Тий одоо тэгэхээр өнөөдөр яаж ийм хүлэр тэр технологи алдагдчихсан. Ерөөсөө одоо тэгээд нэг л тийм байдалд орцсон л доо. Одоо тэрнийг бид мэтээ өгсүүл мэднэ. Та нар залуучууд бас тэрийг мэдэхгүй байж болно. Тэгэхдээ энэ чинь бүхэлдээ шинжлэх ухаан. Ерөөсөө шинжлэх ухаан. Тэр шинжлэх ухааныг төр засгаас зогсоолж ингэж явахгүй болвол энэ Монголын мал аж ахуй чинь бас хүнд байдалд нэг л өдөр орох юм байна. Тэгээ яг одоо тэгээд нэг баян тарган улсууд юу гэдгийг тэр супполгч гэдэг юм уу юу ч гэдгийг элдвийн үйлдвэр гадаадаас авчираад ингээд Монголын одоо энэ хөдөө аж ахуйд нийтлэг биш. Тэгээ хэдэн баяцуулын хэмжээнд л ажил явуулж байгаа хгүй. Ер нь нийтлэг явуулъя гэх юм бол сум орон бүгдтэй сайхан тохиролцоод ярилцаад тэгээ бидний үе чинь одоо энэ дамжрын битэр мэднэ энэ бүрүүдэрч мэдж байгаа. Бүсчилсэн хөгжлийн юм гэж байсан байхгүй юу? Одоо энэ Доронтой аймагт аль аль сумд нь ямар юм хөгжүүлэх үү? Ямар шивэрлийн мал хөгжүүлэх үү? Ийм вэвж исэн. Одоо тэр чирээс хаягдсан байхгүй. Тэр үед бол одоо хүнс хөдөөж одоо тэр хөдөө аж ахуйн яамл гэж байсан л да бидний үед. Тэгээ Монгол улсын засгийн газрын тогтоол гараад л бүгдийг шийдэжсэн байхгүй.
Тэгэхээр өнөөдөр уул уурахаар наадвалч хөөцөлдөөд манайга яг хайцсан байгаа хгүй. Энэ л одоо би жоохон сэтгэл дундуур явдгийн. За яг хөө төр засаг мэдгэл байлгүй тэрийг. Үнэндээ бид нар чинь тухайн цаг үед нэг хүний удирдлагын дор тийм бүсчилсэн одоо хондоо фермерүүдтэй байсан болохоор одоо шинжлэх ухаан хөгжсөн гэлээхтэй одоо энэ мал аж ахуйг бэлчээрийн дац одоо муу боллоо сүүлийн үед мал нь одоо 20-30 сая болчих дээр одоо бэлчээрийн дац муу боллоо яг уу одоо газар тариалан ч мал аж ахуй хоёр чинь дундаа одоо баг зодолдож ноцолдохоор болж шít бэлчээрээ булаацалдаад нөгөөдөл нь газар тариалан чинь хөргөд тариагаа хураахын төлөө ургуулахын төлөө зүтгэн нөгөөдөл нь малаа таргалуулахын төлөө одоо хотоос цаашаа үл ер нь тийм л штийн цангаач хуучин цангаач хүмүүс нэг л юунууд тэгэхээр бэлчээрийн зохистой бий болгож одоо энэ шинжлэх ухааныхаа юу мал аж ахуй талаас одоо анхаарч одоо энэ улсын их хурл мөн засгийн газраас одоо ингэ арга хэмжээнүүдийг дараалал авах хэрэгтэй. Энэ анээс хойш ер нь бол малын сайн үйлдвэр ухсаа сайтай малын генер бондыг сайн хадгалаасай л гэж малчтаас ер нь их улсуудаас хүсдэг. Өндөр ашиг шимтэй малын генер бондыг хадгалж яаж малын үйлдвэр ухсаа чанар сайжирна. За тэгээ нэгдүгт хоёрдугаарт одоо манай нэг дутагдал ч юм уу одоо юу ч юм нутаг сэлгэлт аягүй муу. Нутаг сэлгэхгүй болох тийм бэлчээр сэрхэхгүй болтол нэг нутагт байж гин. Тэгээ одоо ойрхон нүүлэхэд нэг 5 км өрөхгүй өвлж аварж гээд хоорондоо тэгж нүгэд нэг одоо нүүсэн гэхэд хэцүү, вайсан гэхэд хэцүү. Манайхтын нүдээр харахад бол тиймэрхүү болчиход байх юм. Тэгээд бэлчээр нь дээр үеийн юунаас бол дордсон шүү. Ерөөсөө энэ хойгор би 14 сумаар явдаг байсан банк. Тэгэхэд бол замаар явдаг байсан болохоор замгүй хамаагүй явдаггүй их өвстэй өндөр өвстэй. Одоо тийм биш болчихжээ. Ягаад ийм болчих гэж баргал асуумар санагдаад байдаг юм. Тэгээд хамгийн гол нь үйлдвэрлэл хариуцсан хүн бол яг л технологи мөрдүүлж ижил үйл ажиллагаа явуулахад л зөрчил гарахгүй. Технологи мөрдөхгүй зөрчлийн тос хийлээ гэхэд ариун цэргийн горим технологийн биелүүлэхгүй сайн чанарын тос гарахгүй шүү дээ. Тэний тулд бид сум бүгдд лаврант ажиллуулад хаана алдаж яаж бүгдийг хяналт тавиад шалгаад одоо тэгээд энэ болохгүй гэдэг дээр бид очиж чи тэгвэл яасан гэдэг зөвлөгөө өгөөд тэгээд ажилласан тэгээд уралдааны ойрхон дүгнээ тэнийг сайн тэнийг муу гэж хэлээд ирэхдээ чинь хүн чи хэм муу гэж хэлүүлэхэд орбод юм бэ. Үнэхээр сайн ажилтдаг байсан дээр улсууд. Тэгвэл одоо ястай баяр одоо бодоход баяр өстой нэг давхар баяр байдаг юм л өргөмөр санагддаг юм аа ер нь. Ер нь бол цагааваа гэхэд л одоо 45 тонн тос бэлтгэдэг байсан. Сая гар литр суусаа Баяуул гэхэд 36 тонн тус, дашуулуур гэхэд 37-8 тонн тус. Тэгэхдээ үхрийн аж ахуй гэхэд сүмбэр сангийн аж ахуй гэхэд 7 тонн тус барахгүй. Хийхгүй наад болч ирээс. Үнэн саамшаагүй тэнэг үнэнүүдэр чи өөтөө суу авахчгүй хэдэн хүн бужигэн жил хэдэн тонн тус авдаг тийм байсан. Дэндүү мууллаа гэж тэгж яхаа ер нь хэл нэр хүмүүсийн хариуцлага айгүй муу байсан. Тийм. Махны өхөрдөө бас сааж болж бас нэг зохион байгуулалт үйл ажиллагааг зөв явуулж болно шүү дээ. Тэгээ сумдаас бол 3 заал нэг жоохон тийм байсан. Хөлбөмбөрч бас нэг жоохон тийм үнэ цөөтэй дөөр яг тэгээд тийм л байсан. Яг тэгээд ер нь бол үйлдвэрлэлд ажиллаж байгаа улсууд доотын гой улсууд байсан. Ерөөсөө нэг ажлыг бол төгс шийдэх. Хаанаас нь ч гарсан төгс танай өхөр хаана манай тим өхөр тэнд байгаа гэж бүр нэг манай хэлт хүйлийн ажил төдөн хувьтай яваа. Манайх тим өхрээр юугаар хаашаа л гэж байгаа. Тэгээд тийм усуудыг хараад явж байхад нэг сэтгэл сэргэж сайхан гоё байдаг байлаа. Ер нь бол дээр үед хариуцлагын тогтолцоо гэдэг юм бол дээр нь ч дор нь ч сайн хүлээж авдаг, дутагдал гаргуул дорн засдаг тийм л бай. Сайхан нийгэм байсан шүү тэр нь. Төрөө би тэр бэлшээрийн даас муудлаа мал олон боллоо гэж нэгэд
дээр дөрвөө ярьж ийн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол мал олон боллоо гэж юу н бодохгүй байгаа. Тэ. Бэлшээрийн даас яагаад мууж ийн сүлжилт яагаад үе болж ийн вөхтэй зэрэг ба шүү дээ. Нэг зүгээр тэн хүний хөвшин зүйлээс маш их хамаарч байна. Юу вөхтэй зэрэг нь уул уурхай. 21 аймаг 330 хэдэн сумын нутаг дэвсгэрийг ухаж төнхөөг газар гэж байхгүй боллоо. Тэгтээ шин зэрэг ба шүү дээ. Энэ байгалийн ертөнц шин амьд организм байхгүй юу? Тэгтээ зэрэг бол одоо нүүдсүүдийн уусах зүрхийн гаргаал хайж байхад чинь одоо тэгээ ус гол мөрөн ширгэлээл гэн. Энээс чинь болж байгаа байхгүй юу? Тэгээ тэр баруун талаас манай орон болвол жинхэнэ одоо салхилдаг газар бол баруун хойд баруун урдаас салхилаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр баруун аймагаас өндөр уулах газартай ийм нутгаас чинь нөгөө сөлжч чинь яваад идэг нөгөөгөөд байгаа байхгүй юу? Тэ. Тэрнээс биш мал олон болоод тэрний чинь сөлжөөлөөд гიშгэд яагаад байгаа юм биш. Харин би навраад одоо мал олон боллоо гэх биш. Мал олон болоход дууссан байж. Энэ одоо манай аймагаар бол зүүн 3 аймагын бэлшээр ус одоо ягаад ийм сайн байна. Зүүн 3 аймагт чинь одоо баруун талын малчид бол бар автоматар нөөж ирээд одоо манай баян түмэн сумшин баясганд хөдлөөр нэгдэл гэж л байсах үед бол 30 хэдэн мянган малтай л байсан одоо нэгдэн шүү дээ. Одоо бол 200 гаруй мянган малтай болоод иж байгаа шүү дээ. Ийм автоматар энэ баясуулаа та нар дуулдаг л байх. Бүгдөө хишнээ мянган адуу хишнээ мянган хонь өхөр ирж гэнэ. Тэ. Эднэр шинэ ирж байгаа юм. Тэгэхэд л одоо манай аймаг нэг айхтар одоо бэлшээрээр дутаал сандраад цույд болж байгаа юм байхгүй. Харин энэ мал чинь яана вөхөд бэлшээрийг л сэргээхэд тус нэмэр болж байгаа байхгүй юу? Төвний баас чэсэн бол бордоо болж байна. Хоёрд нэгдүгээрт бол тэр малын хөлөөр энэ хөрс шороос чинь хөдөлж байна. Ухаанда сэргээж өгж байна. Тэрэн дээр нь баас шээж байна. Тэгээд бордоо болж байна. Харин ч одоо сэргээж байгаа байхгүй юу? Тэгээ энэнийг одоо ямар шинжлэх ухааны үндэстэй байд юм те эрдэмтгүүд нь гарч ирээд ярихгүй байгаа шүү дээ. Дуугарахгүй байгаа. Тэгэхээр бол мал олон боллоо. Да эрчимсэн мал аж ахуй гэдэг чинь ямар юм байд юм хтэй зэрэг эрчимсэн мал аж ахуй одоо бүгдөө хөгжүүлнэ бол маш хүнд. Би шин одоо тэр хаасан галахын голд 5000 бюро борддог газар 5 жил ажилласан хүн шүү дээ. Тэгээ эрдэм шинжилгээний ажил бидний хийсэн ажил. Бидний хийсэн ажил миний багш бол одоо Наван Чимэдгээд махны хүрийн Монголын урдаа хардаг шинжлэх ухааны академийн сурвалж гишүүн ийм одоо мундаг багшийн хувьд би тэр сэдвээ хийсэн хүн байхгүй юу. Тэгээ бидний ажлын үр дүнд анх одоо 80-аад онд шин 5000 бюро бордох одоо энэ согслуурыг Сэлэнгэ аймгийн Орхон туулын цангийн аж ахуй, халах голын цангийн аж ахуйд зөвлөлт холбоот улсын хүч хөрөнгөөр байгуулсан ийм төвхтэй. Тэгтээ зэрэг тэр байран эршимсэн мал аж ахуй гэдэг чинь байранд тэжээдэг байхгүй юу? Тэрнээ тэжээл уус одоо ямар их одоо зардал гарна, материалыг бааз гэж маш их одоо хөрөнгө гарна. Тэгээд өнөөдөр тэр социализмын үед манай сэдвүүгээ энтрэ хийсэн тэр олон тэжээлийн үйлдвэрч бүгдээ устгасан. Энэ одоо ер нь одоо гоё нийгэмд орлоо гэдэл социалист нийгмийн ахмад одоо нөхдүүдийнхөө бүтээн байгуулсныг бүгдээ устгаад дууссан шүү дээ. Тэгээ хувааж авч идэх нь идээд устгах нь устаад манай аймагаар одоо манай аймаг шин үйлдвэрчсэн ийм одоо бүх үйлдвэр байсан байхгүй юу? Бүгд байх. Тэгээ ажил нийгмийн давхар бол бүхэл бүтэн шой болсон готын ажилшин анги байсан байхгүй юу? Ажилшин анги. Тэгэхэд одоо тэг бүгдийн байхгүй. Хойшлны рэдэл устгаад одоо тэг ажилгүйчүүдийн арим, архинчдын арим тийм давхаргүй болгочод байж байгаа үт. Тэ. Ийм юм одоо бодож боловсруулж сайхан шигэлттэй зөвхтэй ажиллавал сайн байна л гэж бодож байна.
За баярлалаа. Ингээд маш сайхан үр өгөөжтэй яриа өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Та бүхэнд эрүүлэг сайн сайхны хүсье. За баярлалаа. За дүүнэртээ ч гэсэн ажил амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал үржлийн албуусан байгуулагдсны 100 жилийн ой зориулсан мал зүйчдийн түүхэн дурсамж нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За манай нэвтрүүлэгт үе үеийн мал зүйч нар оролцлоо. Бидний нэвтрүүлгийг шимтэн үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.